сайн байна уу? Нийгмийн даатгалын байгууллагын захин үйлчлэгээтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. Нийгмийн даатгалын байгууллага 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхдээ зэрэгцэн нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн шинэ систем SICOS-ыг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэллээ. Иргэд даатгуулагч ажил олгогч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцэн төрийн үйлчлэгийг түргэн, шуурхай, найдвартай хүргэхийн тулд бид програм хангамжтай тасралтгүй хөгжүүл сайжруулалтыг хийн ажиллаж байна. Манай байгууллага иргэд даатгуулагчдаа үзүүлж байгаа үйлчлэгийг өргөжүүлж 2025 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсын 21 аймгийн 330 суманд нэгдсэн мэдээллийн шинэ системийг нэвтрүүлж эхэллээ. Системийг нэвтрүүлснээр иргэд даатгуулагч өөрийн амьдарч буй сум орон нутгийнхаа нийгмийн даатгалын байцаагчаас дараах үйлчлэгийг авах боломжтой болж байна. Үүнд тэтгэвртэй холбоотой мэдээлэл, тэтгэмж авах, нийгмийн даатгалын шинэтгэл төлтийн мэдээлэл, зардал төлбөрийн мэдээлэл. Энэхүү шинжилэл нь иргэд даатгуулагч ажил олгогч нарт үйлчлэгээ авах цаг хугацаа хэмнэх, өөрийн амьдарч буй орон нутгаас шууд үйлчлэгийг авах бөгөөд цахим хэлбэрээр хүсэлт гарган үйлчлүүлэх боломжтой юм. Бид цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хамтран хэрэгжүүлсэн танд баярлалаа.